Яахлаараа төрийн нарийн бичгийн дарга өөрийнхөө харьяалж ажилладаг эмнэлгийнхээ төлөөлөл удирдах зүйлийн дарга болоод эртсэн хүрээгүй хурал дээр нэг хүний шийдвэр гаргаад одоо захирлыг нь 7 хоногийн дотор ингээд 3 янзаар солиод ингээд идэм бэ. Энэ өөрөө эмнэлгийг үйл ажиллагааг нь хямрах нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Түрүү одоо яагаад ингээд ийм эмнэлгийг хэрэглэхгүй болчихвоо гэж бодож байгаа. Энэ эмнэлэг мөнгө байгаа юу? Байгаа. Эрүүл мэндийн даатгалаас мөнгөө төлөвлөгөөний дагуу аваад явж байгаа. Гэвч өмнөх удирдлагын гаргасан шийдвэр 2025 оны сүүлд эмнэлгийн хэрэгсэлд хомсдоод ирэнгүүт одоо өмнөх удирдлага бол ажлын хэсэг байгуулад бүх тасаг нэгжүүдээс дараагийн тендер хүртэл шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл тоог нь аваад тэгээд худалдан авалт хийхээр шийдвэр гаргаад ажиллаж исэн бодож дараагийн удирдлага ирээд энэ нь бололцсон. Тэгээд төд бодлогууд дахиад дараагийн удирдлага ирээд би ерөөсөө энэ худалдан авалтыг нь хийхгүйгээд энээс болоод эн чинь өнөөдөр хагалгаа дурангаар хийх боломжтой хагалгаа хийх гэсэн бодож энэ өндөр өртөгтэй багаж хэрсэл байхгүйгээс болоод хүний хэвлийг маш том зүсэж илүү хөнөөлтэй аюултай хагалгаа хийх хүртэл хүрэж байгаа. Тэгээ ийм эн чинь өөрөө энгийн тусламж үйлчилгээний чанар байхгүй болж байгаа. Түүнээс гадна өнөөдөр улсын төв эмнэлэг компьютер томографын ажиллахад сууж байна. 24 цаг ажиллаж байгаа хамгийн хүнд харуулттай тархины цус харуулттай зүрхний шигдээстэй хүмүүс ирж байхад тэдгээрийг онцлох үндсэн тоног төхөөрөмж байхгүй. Гадагш нь явуулж идэг хүмүүс ээ. Ингээд эмчилгээ тусламж үйлчилгээний чинь чанар байхгүй. Үүнээс болоод хүний амь нас эрүүл мэндээр хохирох ийм нөхцөл бүрдчихэд байгаа юм.